За hello guys. Энэ дэмжлэг хэлж байна. Энэ дэмжсэрэдлээ яах вэ гэхээр stand up дээр noob to pro хийж байгаа. Шинэ цуврал хэлцүүлж байгаа. Тэгээ part 2 3-ыг гараа явна. За тэгээ тийм байна. Тэгээд шинэ аккаунт нэгээд тэгээд хамгийн баг цолоосоо хамгийн дээдлийн цол хүртэл явна. За тэгээ ер нь бол тэгээ ихний part ч заяа. За гэсэн. За тэгээ матч нэг шууд хэлсэн байгаа. Тэгээд тэгэл судлаа хутга мутггүй жидэлж унд гаргаж байгаа л тий. Тэгээ удлаа үнэ шиг бодож үзээл. Тэгэл байхгүй болохоор нүсэж хараал тий. Тэгэл нэг флаш орж ирэхээр нь тухтаал. Тэгэл ингээл хүчсэн. Одоо өөхмөх яах вэ? За тэгээд ер нь бол би өөрийнхөө бүр яг жинхэнэ тэгээ бүр ингээд өөрийнхөө байнга тоглолдог тэр аккаунтаараа хүртэл би бүр ганц ч удаа Фионикс орж үзээгүй. Би ер нь л тийм л нэг тэр нэг суухан байна. Гэтэ яг энэ дэр тэгээд хамгийн дээдлийн зол хүртэл үзнэ. Тэгээд нэг 2 раунд алдаа за баг ихнийхээ юм дээр хожигдох юм болоо да гэж бодвол тэгээд буудац онсон. Гэтэ алаагүй. Тэгэл үгцэн л дээ. За тэр яг. Тэгмүүдээ нөгөө нэг юу ярих чилаа да биз. Тэгэл үхэл тэгэл нэг шинийг флаш идэл. Тэгэл хүн гарч ирэхэд буудаж алчаал. Тэг шивдний хүн шатаад байгаа зүгт бол тэгэл нэг хүн алсан да за. За тэгээд ингээд манай placement-ийг гаргаад хамгийн ихнийхээ юм дээр ингээд ялж байгаа маа. Placement-ийг гаргаад би silver 2-тай гарсан. Тэгээ одоо харагдаж байна. Тэгээ миний нэрэл юм байна. Тэгээ silver 2-тай гарсан. Тэр бод толцоол нэж голд гаргасан юм. Тэгээ яг хөтэ тэгээ silver-сээ уусаад тэгээ голд юм голдоос Phoenix-с Ranger гэдэг лөө. Намск тэгээ явна. За тэгээ ихнийхээ матч дээр ялаад 42 нэмээд silver руу орж байгаа маа. За тэгээ 2 дугаар матч. 2 дугаар матч дээр ингэж яваал те. Тэгэл очныг буудчаал. Тэгэл хаан маань буудал те. Тэгэл нэг худлаа өнө нэг ямар ч явцгүй флаш идэл. Тэгэл хүн байгаад нэг нь асан чид бүр тэр утаан амар зэм харагдахгүй газар зогсож идэв. Тэгэл бүр нэг хідэн раунд ясныхаа шуу гэж нэг ачинт нэг явжсэн чинь хекүр те. Хекүр гэдэг бүр амар хактай хийж. Тэгээ бараг хакернда хекүр гэдэг те. Намайг амар алсан. За тэгэл байраас хэлэл сүүлийн раунд заяа. Яг ялах юм дэх сүүлийн раунд. Тэгэл нэг худлаа нэг смок шидэл буудаал. Энийг хүн азар хүн алдчих юм ахтэй одоо л алахгүй л та. За тэгэл нэг ингээл өгсөмөө дуусал буудаал. Тэгэл нэг ганц флаш итгэж байгаа л билээ бол тий. Тэгэл иймэрхүүл нэг юм явсан да. Тэгэл манай хүний араас нэг орж чад ирнэ алаад гэсэн чинь нэг хүн үхээд. Тэгэл бүр нэг раунд жигчээл шүүж ялсан мэдий. Багийнхнаараа чирүүлж яасан да. Би ер нь амар сууг. Тэгээ одоо л ингээд 5 килт явж байна. Сэлэг 3 5 кил. Тийм байна. За тэг ингээд сэлэг 3. Тэгээ сэлэг 4 орчих юм бол өгч яриа ороогүй. Тэгээ ингээд 53-аар нэмээд сэлэг 3 дээрээ дахиад үлдсэн гэж. За тэгээд 3 дахь матч. Ер нь айгүй хурдан тоглолт орсон. Нэг ч хожигдоогүй. Тэгээ зөв спойлеруудаж хэлэхэд. Тэгээ энд нэг амар муу харга ашиглаа те. Шүд смок шидэл, смокнуудаа флаш идэл. Тэг хүн байвал тэр нь цайрах гол тэгэл жийсэ бодалчин. Тэгэл нэг хүн байхаар нь бууцсан ч яриа унахгүй тэгээ нөгөө хүн чин цухтаа яваад гсэн. Тэгээ пиклээс хараа. Пиклээс хараад исэн тэгээд хүн тэгээд байхгүй болохоор тэгэл яваал. Тэгээд аа дээр байгаа болоо гэж бол очивол. Тэгээд бейс би ганцаа үлдчихтiin. Тэгээд би баг одоо барахгүй дээ. Сэлгэрүүдийг би барахгүй байхгүй юу? Тэг ингэ байж байгаа л нэг хүн байхаар нь буудаж алгаал. Тэгээд бүр амар клач раунд авлаа. Кимай шин за мэдхгүй дээ. Яа мэдхгүй ингэ бүр. Тэгэл айгу хэцүү яаж тэгш. Мэд юу хийх юм бэ? Тэнгээс нэг хүн хөлийн чимээс сонсогдол ийш арч хүн орж ирж байгаа нь юу удаад байгаа хавдгүй ханд буудаал. Тэгэл нэг нээж хийсэн чи миний хажууд зүг хүн яагаад ч мэдхгүй үхэл те. Тэгэл энэ дотроос хүн өгсөн үү гэдэг чи миний FPS бүр жалга. Уул нь би ингээ very low дээр тоглоод байхгүй. Бүр ингээ low биш бүр ингээ very low гэдэг. Энд дээр би бүр юу ч хийгээгүй байж байгаа л тэгэл манай. Тэгээ юу ч хийгээгүй хот манай хялцсан. Very low биш зүгээр ингээ low дээр байхгүй бүх график нь. Тэнгүүтээ ингээ амар муудаад байхгүй. Тэгэхээр миний утас бүр stand up флахгүй л энэ да. За тэгэл эндээс нэг хүний налаад дахиад нэг хүн алаад урд нэг хүн бахана. Гараад ирэхэд гэж бол зүгтаал. Тэгэл тэр хүн хаана байна гэж харангууд угаасаа энэ хэвдэл байж л байх хэвээр. Бичүүд бол хараад очил буудсан тэгэл нэг раунд. Тэгэл амар сүтэ бөмбөг хаяал. Ингээл раунд сэлгэж байгаа юм да. За тэгэл энэ раунд сэлгэсэн дараа ялах гэдэг үг мэдчихгүй аюу хэцүү байгаа л тий.
Нэг болохоор нэг баахан раундаал хожигдох гэж байгаа юм шиг, нэг болохоор ялах гэж байгаа юм шиг. Тэгэл тэндний хүн манай хүний үхэл нэг хүн алаад тэндний хүн гарч ирэх нь би алаад. За ингээд нэг дуусгаж байгаа юм да. За энэ дөр бол наалсан би бол. Тэгээ 16 килтэй 4 хүн туссан 7 удаа гүсэн. Ийм л нэг үзүүлэлттэй энэ раундаа дуусгасан. Тэгээ сэлэр 3 байгаа. Тэгээ энэ дээр ялгаад угаасаа сэлэр 4 орсон. Бүр 50-ийг нэмсэн. Энэ бол бүр хамгийн их нэмэгдсэн. Заяа 50-ийг нэмэгдсэн. За тэгээ ингээд эхнийх дээр бол 3 матч тоглоод тэгээ шууд бэлтэж байгаа байхгүй би. Шууд нэг тэгээ утсан симэн дуусаа тэгээ би шууд гараад. За одоо энэ ингээд дараачихаа юм дээр эхэлж байгаа байхгүй. Эцэг юм хооцод ам бийж байгаа. Тэгээ ингээд 4 дахь матч заяа. Тэгээ ингээд 4 дахь матч дээр тэгэл худлаа ингээд 2 раунд ашгүй авчиж байгаа байхгүй. Би бол баг аваагүй ш. Багийнхан маань чирж байгаа байхгүй. Тэгэл би 1 раунд аваад тэгэл хаалга малга руу буудаал. Тэгэлээ энэ хойно нэг сэн хооцолох шиг юм заяа гэж. За тэр мэдхгүй. Тэгэл 1 раунд аваад. Манайхан бол өстэй бүр амар сүүн дээр бол. Тэгэл би бүр нэг сандрал яг ийм нэг таймingтэй амар тэнийгтэй. Яг хутга мутга гаргаад ч юм уу. Яг нэг өдөс нээж шидчихсэн чи шүүд өдөс гараад идэх юм тий. Тэгэл шүүж нэг дахиад 1 раунд аваад 3 тэг болгож. Одоо би ягаад апар бууд чаддгүй гэд энэ чи харагдсан. Нэг буудлаа юу ч буудаад байгаа тий. Тэгэхээр нэг буудлаа байхгүй. Өөр ондогч. Тэгээд 3-5 буудаад өөр өгчих. Би энэ дээр апар бууж чадахгүй тэгээд ийм л нэг суг хубайн тий. За тэгээд ишигээ тэгэл раунд авал. Энэ бол ингээ сүүлийн раунд байгаа хгүй. Тэгээд энэ чинь авлуу ялаа за мэдгүй. Тэгэл нэг хүн алаал. Тэгэл 3-2 үлдсэн чи 10-аас буудалчихгүй намайг. Чинчиж манхлаа раунд авлуу ялаа. Үгүй тэгэл марцчихжээ. Нэг авсан юм тэгэл клатч раунд хийгээл манай аваад тэгэл юу болсон ингээл харсан чи би 6 килтэй. Тэгээс хийлвэр 4-өөс ингээл юу орчих гэдэг юу орсон. Бүр яг 1000 дээр яриг голд 1 орсон байхгүй юу. Бүр яг 1000 дээр яриг голд 1 орвол. За дахиад нэг голд орсны анхны матчийг ганц дарч хийгээл матч 5. Тэгээд 5 удаа дараал сэлэр 2-оос 1 голд тэгээд нэг давж байгаа юм. Тэгээд яг нэг голдны хамгийн анхны матч. Тэгээд голд орохоор ер нь бол жоохон хэцүү болох байх гэж бодсоохгүй би. Тэгээд голд орол хамгийн анхны матч дээр тэгээд хожигдох нь ялах нь гэж бодлоо тий. Энэ аяг хожигдох гэж байгаа юм шиг тий флаш орч ирэл. Би ишин хараад байхгүй тэгээд бондохгүй байхгүй. Тэгээд айл нам харахгүй байхгүй. Тэгээд тэр айл хан харж бодохгүй би өөрөө онохгүй. Тэгээд юм чинь ингээд гацсан байх нэг хүн алаа тэгээд ялчих. Тэгээд нэг хожигдох гэдэг үг юм мэддэхгүй жаа би нэг хүн алаас. Тэгэл байсан чинь хаус л апартмент хаус тий. Тэгээс тэр нэг хүн байхаар нь шууд ингээд мэдэн шүрсээр гарч өгж алсан. За тэгэл ингээд хожигдохгүй 2-2 болоо бичсэн чинь нэг хүн тэмдэр дотор шилжсэн чинь тэгээд ороогүй. Тэгэл айгу хэцүү тэгэл амар гацаал ялах болоо хожигдох болоо гэл айгу ивгүй бичсэн чинь манайхан тэгэл манайхан бол намайг надаараа юу ч хийлгээгүй. Тэгэл өөрөөсөө раунд авсан. Тэгэл нэг сүүлийн раунд эхэлж байгаа хгүй яг ялахын нэг сүүлийн раунд те. Тэгвэл яс тэг ялахгүй нь бол мэддэхгүй. Тэгээ тэр биас марцчихээ ялсан л та. Гэтэ энэ тэр яг дахиад үргэлжлэлүү ял. За мэдгүй зэн хан ман буудаал. Тэгэл нэг флашны дутуу орвол. Тэгээд хань флаш хийсэн чинь манайх ялцсан. Тэгээс хамаагүй муугаа хаяалцтай дажгнаа те. Оо ашгүй ялцлаа гэсэн би 5 гэлтэйсэн. Тэгэл нэг 5 матч тоглоод сэлэр 2-оос голд 1-ийн нэг тадлал мас хайцаа үрж байгаа байхгүй юу. Тэгэл 30-аар нэмэгдээл 15-аар нэмэгдээд ер нь бол ингээд 45-аар нэмэгдээд 1045 буюу голд 1-ийн тал юм да тий. Тэгээд энэ жолоод яг дуусгасан байна. За тэгээд дараагийн парт дээр Фионик ч юм уу, Дэрэнж ч юм уу орох магадaltaй. Тэгээ хинийх дээр бол тэгээд сэлэр 2-оос голд 1 ороод дууссан. За тэгээд энэ үргэлжлэг үзсэн бол тэгээд лайк and subscribe дараарай. За тэгээд дараагийн бичлэг бол бай.